Энэ бол моб. Тэр бодлороо юмсыг хөдөлгөх хүчтэй дунд сургуулийн сурагч. Бас түүний баг байхасаа хайрлаж ирсэн охин нь түүнийг нэг нүдэрэж тоож харддаг. Өнөөдрийн бичлэгээрээ би Mob Psycho 100 гэдэг анимын товч тайлбар болон өөрийн дүгнэлт сэтгэлдээ үлдээе. Намайг Zinon гэдэг хэрвээ та нар аним болон өөр янзын сонирхолтой контент үзэх дуртай бол subscribe болон лайка заавал дараарай. Харамсахгүй гэдэгт нь итгэлтэй байна. Enjoy the video. Энэхүү дэлхий дээр сүнс бууж өтөр бодлын хүчтэй хүмүүс оршин тогтнодог. Энэ залууг болохоор Рейгн Аратага гэдэг. Тэр хүмүүст 9 шидийн үйлчлэгээ үзүүлж бас сүнс чөтгөрийг устгадаг нэгэн. Рейгн маань болохоор өөрөө яг устгаж чаддгүй яагаад гэвэл тэр ямар нэгэн бодлын хүч чадалгүй яг л ловер скам тал руугаа чиглэсэн гэх юм уу. Рейгн дээр Ханоко гэх эмэгтэй ирж манай барилгад нэг сүнс байгаад байна. Тэрийг устгаад өгөөч гэсэн хүсэлтийг тавина. Ханокогийн нөхөр нь энэ яг ловер энэ гэж зүв таамагладагч зүгээрдээ би сүнс устгаж чадна. Над даадах гэ тэднийг авч явна. Асуудал учруулаад байгаа сүнс дээр ирснээр Рейгн жамт давс гаргаснаа сүнс давсан түхдэг юм маа ч юм уу маа үх гэсэн бүр нөгөө сүнс нь тоосон ч шин жалга. Аргаа бараад өөрийн нууц зэвсэх болон моб руу залгаад мобыг авчруулна. Моб мөн болохоор бодлын хүчтэй яг л жинхэнэ сүнс устгах чадвартай нэгэн болохоор яадах юмгүй шууд устгаад байна. За моб нь болохоор бодлын хүчтэй үнэхээр сайхан сэтгэлтэй дунд сургуулийн сурагч. Гэр бүлтэйгээ сайхан харилцаатай эгэл жирийн амьдралаар амьдрахыг хүсдэг нэгэнч өөрийн бодлоо хүчээ удирдах чаддгүй болохоор маш хүчээсээ болоод золгүй явдлуудыг учруулна. Тэгээ өөрт нь зөвлөх багшийг хайж явж байгаад Рейгн гэдэг энэ ловерчинтэй таарсан юм билээ. Тэрхүү учирсан цагаас хойш Рейгн ер нь бол мобыг ашиглаж сүнс чөтгөр устгаад хариуд нь моб нэг жоохон карманы мөнгө өгдөг. Яг хүн чанаргүй санагдчих болно гэхдээ Рейгн маань бас тийм ч мөн юм бишээ. Моб болохоор яг надтай адилхан мэдтэй тааруухан биеийн тамирын хичээлтэй тааруухан ер нь хичээлтэй тааруухан гар. Зүгээр л өөрийн хайртай охин болох Цубомыг хальтмалт хараад л байж ах зуртай. Цубомыг таалагдахын тулд сургуультай бас од болох нууц хүсэлтэй. Ийм л хөөрхөн онцгой залуу даа манай моб. Уг нь өөрийнхөө хүчийг ил гараа шууд л од болно л та. Дааж моб маань хүчээ хизээж ашиглаж болохгүй зөв сайхны төлөө байх ёстой гэж ловерчин Рейгн багштай баг ахтай заалгасан болохоор чадлаа гэдгээрээ бахархаад бартаад байдаг хүүхэд ерөөсөө биш. Рейгнд маань хонголд сүнс устгах ажил гарна. Тэгээд ганцаараа явал угаасаа баг үхээд ирэх юм чинь мобыг дуудаад хамтдаа явна. Сүртэй өнгөл рүү орсон чинь моб бэдгүй. Яаж уу гэсэн чинь тэнийг аргалж ингэж бодсон шүү дээ. Моб болохоор Рейгнийг яг худлаа мэдээлэлээс нь өөр шиг нь бодлын хүчтэйгээд анх уулзж исэн болохоор өдийг хүртэл Рейгнийг өөртөө адилхан хүчтэй гэж боддогч үгүйдээ үгүй Рейгн чинь залилангийн нөхөр болохоор хүч чадваргүй. За хамтдаа хонголд ороод гайхалтай тулаан болохонтэй гэтэл моб бүр ядсан шинжгүй шууд устгаад байна. Бүр арай л кул юм манай моб. Гэтэ энэ хүн үйл явдлуудын хажуугаар мобын уур хилэн дээшлээд байдаг. Түүний сэтгэл хөдлөл уур хилэн бүх юм нь бодлын хүчтэй холбоотой. Ямар сэтгэл хөдлөлтөй байна тэр чинээ түүний хүч нь илэрнэ. Маргааш сургуультай телепатын бүлэг гишүүнгүй болоод клубын хаах гэдэг болохоор шинэ гишүүн олохыг оролдоно. Одоо ерөнхийдөө бол клуб үйл ажиллагаанд болохоор 3-4 өдрийн орон зай байх хэрэгтэй. Тэр хүмүүсэнд байхгүй л тэдний ашигладаг өрөөг нь бие биеалдраа хөгжүүлэх клубд өгөх гэдэг. Хайж муухай сарайлж явсаар мобыг олж оруулж ирээд манай клуб нэгтгүү гэсэн чинь уучлаарай манай ажлын дараа Рейгн намайг ажилдаа анхаар гээд илүү дутуу суг клубд бити ороорой гэж хэлсэн гинэ. Дараа нь Рейгн моб хоёр бас дахин шин сүнс устгах ажил аваад охтуудын сургууль руу охин болж жүжиглээд явна. Би лав ийм хувцсан хүмүүсөд ингэж жүжиглээд явж чадахгүй хаа. Яаж яхад Рейгн моб хоёрт маань амар зөхиод байгаа юм биш үү? Яг сургууль руу орох гэсэн чинь Рейгний хамгаалагч нь оролдгоо. Яасан охин шиг харагдаагүй багаз. Орж чадахгүй болсон болохоор Рейгн үлдээд моб ажиллаа ихээр ороод хоёр охин сүнс устгуулах гээд хүсэлсэн болохыг ойлгоно. Яг юу болсон талаар асуухад охтын сургуульд нэг сонин левчэн өмсөд яваад идэг сүнс байдаг гэж хэлнэ. Хэсэг хайж явж байгаа охтуудын сургуулийн зааланд орж иртэл нов ногоон аимшигтай сүнс гарч ирээд моб руу дайрна. Сүртэй овартай харагдаж байгаа ч манай мобыг бол барахгүй. Зөхөлтийн ядах юмгүй зөксөөгөө зөрүүлээ ганц л бодлын хүчээрээ дэлбэлдэг моб. Ажлаа дуусаад моб гэртээ ирээд хөөрхий телепатигийн клубт тус болоод орчдөг юм билүү дээ гэж бодоод маргааш орхоор өрөөнд нь орох яг тэр үеэр сурагчдын зөвлөлийн дарга нь орж ирснэ. Бие хөгжүүлэх клубийн танаа энэ өрөөг авах болно. Та нар бидний зоосон цаг хугацаанд хангалттай их гишүүн цуглуулж чадаагүй болохоор танай клубыг зогсоолоо. Гэхдээ үгүй манайх хүнээ бүрдүүлсэн моб яг орох гэж байна гэсэн чинь моб өөрөө биеийн хөгжил бас биеийн тамирын хичээлтэй муу бас од олохыг хүсэж байгаа болохоор булчинтай кул болчвол од олно гэж бодсон уу яасан шууд л намайг клубдээ аваач гэд хүсэлтөө өгчнө. Анх ирсэн зорилгоо хөрхий марцсан бололтой манай моб. Мэдээж бие хөгжүүлэх клуб бүр дуртай яаж өгшөөрчин. Хөрхий бие хөгжүүлэх клубд моб ороод өдөр бүр дасгал хийж эхэлдэгч бие махбод дийлэхгүй ухаан алдаад өгнө. Боо юм болоод клубын өрөөнд орж ирсэн чинь нөгөө телепатигийн группийнхан сууж ин. Яасан бэ гэсэн манай бие хөгжүүлэх клубийнхан зүгээр төхөөрөмжөө байршуулах газар хэрэгтэй байсан болохоор хамтдаа дасан зөгцөөд учруулсан байна. Ухаан алдаж унсан мобыг телепатихан хараад чи бие хөгжүүлсэн ч од болохгүй. Энэ байга байдлаар харалтаа гин. Тэр хэлсэг үгсэд нь гүн бодолд автаад гэрлүүгээ алхах зуур моб нэг хачин маск өмссөн эмэгтэйтэй таарна.
Тэрхүү эмэгтэй нь болохоор мобыг од олохыг хүсэж байгааг мэдээд би чамайг од олж чаднаа, намайг дагаад яв. Хэмээн дагуулж явсаар газар доорх LOL гэдэг шашны цуглаанд аваад ирнэ. LOL-ийн ахлагч Dimple гэдэг инээмсэглэл тодруулсан залуу гарч ирээд инээ төөртэй баяр баясгалтай дэлхий бүтээе. Хүн бүр инээгээд бодлын хүчээр хүмүүсийн царайг инээмсэглэл болгочдөг. Mob Dimple хоёулаа бодлын хүчтэй болохоор Dimple-ийн үйлдэл Mob-д нөлөөлөхгүй. Энийг нь харсан Dimple мэдээж өөрийн үнэн төрхөө гаргаж ирээд Mob руу дагалдагч нартайгаа нийлэн дайрна. Энэ үйл явдал нь Mob-ийн уурыг маш их хүргэнэ. За яста буруу үнэ уурлууллаа да онжогнууд минь. Mob-ийн сэтгэл хөдлөл нь цугларсаар 100% хүрснээр маш их хүч хөрөмтлөгдөж тэрхүү хүчээрээ Dimple-ийг бас дахиад л ганц дэлбэлж өрхөнө. Яг үүндээ Saitama юм шүү дээ. One Punch Man биш зүгээр One Punch бодол гэж. Үүний дараагаар маргаашин сургууль дээр бас нэг сонирхолтой зүйл болно. Salt дунд сургуулийн Tenka гэдэг энэ залуу болохоор Black Vinegar дунд сургуулийнхантай бужигнаанд ороод хамууттайгаа нийлээд зодоод хайна. Байр суурь мэдээрээ азгүй амьттай гэж зогсож байтал Black Vinegar сургуулийн 2 дугаар жил Tedo гэх бацаан гарч ирснээр бүгдээрээ ганц цохиулчихна. Яаж ийм амар хүчтэй байна гэж бодож ивэл мэдээж энэ гараа бас бодлын хүчтэй болж таарна. Tedo болохоор Mob-ийн хажууд бүр жинхэнэ хүчээ ашиглаад од олцсон охины хүслэн болсон хаан шиг амьдралтай залуу. Тэгсэн энэ үеэр манай Mob-ийн буулгаж авсан Dimple жижигхэн хөрхөн ногоон нус шиг сүнс олцсон байх өгөөд Mob-тай хамтрахыг хүснэ. Хоёулаа хамтдаа байвал бидний хинч зогсоож чадахгүйгээд л ятгаж өгнө. Гэхдээ манай Mob ч айгуу даруухан сайн хүн болохоор яах юм бэ гэд нэг тоосон шинжвэ. Tedo зодуулсан Tenga бие хөгжүүлэх клубийнхэн дээр ирээд хөөе залуучаа Black Vinegar дунд сургуулийн буулгаж авахд бид нарт туслаач гуйж гинэ. Бид нар хэдүүлэх нь арай барахгүй нэ гэж хэлнэ. Гэтэл бие хөгжүүлэх клубийнхэн за юу яриад байна? Зодтолдох тулдах гэдэг зүйл бол буруу хэмээн анхааруулна. Энэ хэлсэн зүйлд нь Tenga бууж өгсөнгүй. Учир нь тэр Black Vinegar сургуулийнхныг бут нэргэж өшөөгөө авахыг хүсэж байгаа болохоор. Нилээн бодож байгаа Tenga шин төлөвөө боловсруулна. Black Vinegar-ын талбар Mob-ыг барьцаалуулж өгөөд бие хөгжүүлэх клубийнхэнд хилээд бут нэргэх. Яг Tenga Mob-ыг үнэхээр сул дорой харагдсан болохоор барьцаалуулахаар шийддэг. Яг үнэн учиртай Mob-ыг ямар хүчрэх болохыг бид бүхэн мэднэ шүү дээ. Бас л буруу үнээр оролцчих шиг боллоо доо. За тэгээ яг төлөвлөсний дагуу Mob-ыг барьцаалуулна. Mob барьцаалагдах үеэр Dimple гарч ирээд Mob-ыг хүүшээ хөгшөн чи хүчтэй штэ хүчээ ашиглаад эдний тоосыг нь гөвөөч гэж хэлэхэд Mob үгүй би хүчээ ашиглахгүй бодлын хүчээ хэзээ ч хүмүүсийн эсрэг ашиглаж болохгүй гин. Бүр арай л үнэн ч өршөөнгүй сайн хүн юм аа. Mob-ыг өөр сургуулийнхаа барьцаалчлаа хэмээн аимшигтэн бидээг Tenga бие хөгжүүлэх клубийнханд хэлэхэд тэд Yarn Black Vinegar дунд сургууль дээр очоод тэнд байсан бүх танхаажуудыг болгож өгнө. Манай гишүүнийг ялуу өгөөдөх. Гэсэн нөгөө Tedo гарч ирээд яасан гинэ гэд бодлын хүчтэй юм болохоор бүгдийг нь бодлын хүчээрээ зодоод цохоод дийлчихнэ. Энэ бүхнийг харсан Mob өөрийн хүчээ эцэст нь ашиглаад Tedoд хандаж чи хүчээ ийм юмд ашиглаж болохгүй шүү дээ. Хүмүүс рүү хизээч бодлын хүчээ ашиглаж болохгүй хэмээн анхааруулга өгнө. Tedo өөр шиг нь хүч чадалтай хүн байдгийг олж хараад бүр шоконд орно. Юу вэ? Надаас өөр нэгэн байдаг гэж юу? Аимшигтэй. Яаж яад энэ Tedo болохоор хүчээ ашиглахдаа заавал ингээ хөлөө авчихнуулаа ингээ зогсчдаг. За бас л хөвгөлтэй гараагаа шүү. Тэр хамаг хүчээ ашиглан Mob руу дайрна. Mob хүний эсрэг бодлын хүчээ ашиглахгүйгээд хариу үйлдэлд ерөөсөө үзүүлэхгүй цохилтуудыг нь хүлээж авсаар зогсоно. Өнөөдрийн хүртэл сүнс чөтгөр устгасан болохоос биш хизээч хүн рүү хурж үзээгүй. Зодуулж байгаа Mob-ыг харсан хөөрхий Dimple хамгаалахаар өөртүүлсэн өчүүхэн хүчээ ашиглан Tedo руу дайрдагч Tedo түүний ганц завчилтаар үгүй хийн. Дараагаар нь бүр Mob руу улам хэрцгий дайрч эхэлнэ. Mob болохоор өөрийгөө хамгаалж бамбаа үүсгэтэл тэрэнд нь нэг хутга ойжчоо Tedo-гийн үсийг нь ухсаад хайчихна. Ямар үзлийн царайтэйгээр олчваа. Өсгөөс нь Tedo мэдээж бөөн уруулаад хамаг хүчээ шавхаад Mob руу үргэлжлүүлэн дайрна. Тэгээ манай хүнийг бүр багалзуурдаад авна. Үүнд нь Mob ухаан алдаад уур хилэн сэтгэл зүгээ барьж чадалгүй дээд зүгтээ хурж маш аимшигтэй хүч чадлыг гарган давталдаг. Ухаан ороод Mob хүний эсрэг хүч чадлаа ашигласнаа ойлгоо 100% гониглалт хүрээд тэрхүү хүч чадлаараа эвдэж зүтгэсэн бүхнээ буцааж хэвэнд нь оруулж янзалдаг. Яг үүнд маш их сэтгэлийн хаттай, маш хүмүүсийг гэсэн сэтгэлтэй болохын бид эндээс харж болно. Энэ бүх үйл явдал болсон шөнө нь Mob-ийн дүү Rizu телевизээр ахыгаа хийсэн зүйлсийг олж үзнэ. Үнэн учиртай болохоор Mob-ийн дүү Rizu ахыгаа хүч чадалд жоохон атархдаг болтой. Яа тэгвэл ах нь хүч чадалтай байдаг Rizu болохоор ерөөсөө тийм юмны сураг гараа байдгүй. Маргааш нь Black Vinegar сургууль дээр болсон үйл явдлыг ихээхэн хүмүүс анзаарч харсан бололтой. Бас атмануудын дунд ноёрхож байсан Tedo-г нэг үл мэдэгдэх гар ясна нь бусад сургуулийн танхаа гаруудыг хөдөлгөөнд оруулна. Mob-ийн ангийн охин Ichi Mob дээр ирээд чамаас өөр бодлын хүчийг ашигладаг хүн байгаа юу гэж бөөн асуулт асуув. Тэр хоёрын яриаг сонссон Telepathy-гийн клубын ахлагч Tommy Mob-ыг дагуулад түүн шиг нөөр хүч чадалтай хүмүүсийг хайж хамтдаа суудаг. Энэ нь бас нэг удаагийн зүйл биш давтамжтай өөрнөх зүйл болно. Харж ажил суухдаа Mob өөр шиг нь хүчтэй хүнийг олж илрүүлж чаддагч түүний аавра цаанаас нөөх мэдрэмж нэг л зэрлэг аюултай санагдах учраас Tommy-гийн аюулгүй байдлыг бодоод Mob түүнд хэлдэггүй. Харин сургуулийн сурагчдын зөвлөлийн дараа Rizu-тэй албаар хамтарч байгаад Tenga-г хулгайн эрэхт гүтгэдэг. Ер нь сурагчдын зөвлөлийн дараа маш муухай ширүүн бөгөөд дандаа л хүмүүсийг хязгаарлаж юм шаардж загнаж явдаг их мэдлэлтэй ороогдсон нэгэн.
Ризу хүнийг гүтгэж хийгээгүй үйл хэрэгт нь оруулахыг хүсдэггүй ч сурагчдын зөвлөлийн даргаасаа болж хийдэг. Хичээлэн тараад Ризу харих замдаа нэгэн үл мэдэгдэх залуутай таарна. Түүнийг Кенжи гэдэг бөгөөд бодлын хүчээс сэргээдэг анхан шатны хүмүүсийг нэгтгэдэг газар Ризуг авчираад түүнийг мобтой андуурсан уу яасан хүчийг нь харахыг хүсдэгч Ризу сурагчдын зөвлөлийн даргатай нийлж хийсэн буруу үйлдэлтэй бухимдалтай байдаг тулд бариулсан халбын саваа шууд уурлаад гарна. Кенжи түүний шидсэн албыг олж аваад хартал Ризу өөрийгөө хүчгүйгэж бодсон ч яг үндэ моб шиг бодлын хүчтэй болж таарна. Өөрөө л тодорхой хэмжээнд мэдэхгүй бас ашиглаж чадахгүй болохоос биш мобтой адилхан хүчтэй. Явн явсаар уур бухимдал дүүрэн гэртээ эртэл гэрийн үүдэнд нь димпл байж байдаг. Димпл бүр одоо яас үхтгүү гарвай гэмээр заа юу. Яаж агаад ч юм бүүмэд амьд үлдсэн байна. Тэгээд Димпл Ризуг өөрийг нь харж чадаж байгааг хараад моб буюу өөрийн ахтайгаа адилхан бодлын хүчтэй болохыг мэдээд биеийн дотор низэмдэж ороод хүчээ ашиглахад нь тусалж өөрийг нь үнэхээр бодлын хүчтэй болохыг нь батлаад өгнө. Эхэндээ болохоор Димпл Ризуг эзэмдэж байгаад дахиад нөгөө хорон санаад үйлдэлүүдээ гаргахыг оролддог ч хамаг хүчээ шавхаад зөндөө тулдаад сүүлдээ бүр ямар ч хүчгүй болсон болохоор эзэмдэж чаддаггүй. Тийм болохоор хүчээ ихсгээд цуглуулах явцдаа Ризу тусалж байгаад эзэмтгэхээр шийднэ. Нууцхан тэгж байгаа жоохон муухай санаатай маа. Димпл нь өөрөө муу ёрын сүнс штэ. Тэгээд жирийн хүмүүс сүнсийг бол олж харахгүй харин Ризу түүний гэрийнхэн үүдэнд байхад нь хараад байсан байгаа. Тэгээд яг энэ үйлдэл дээр нь Димпл нэлээд сайхан ухаж тухаад Ризу дээр ажиллаж байгаа. Ёстой хүч чадалтай болсон Ризу чин зодоон цохон хийгээл гаруудтай үзэж таарна. Ахынхаа хажууд тэгж яваад бас бүтггүй гар юм аа. Эндээс бол айлын багууд илүү дөрсүү байдаг л гэж харагдчих чинь те. Айлын багууд байвал доор коммент үлдээгээрэй. Зэрхүү үеэрэн Тэдо гарч ирээ чи өөрийгөө онцгой гэж бодож байна уу? Маш том эндүрэл. Би ч бас өөрийгөө их онцгой хүчрэх нэгэн гэж боддог байсан. Энэ нь өөрөө маш буруу байсан юм байлээ гэд Ризу рүү дайрах гэж оролддогч. Димпл Тэдог Ризугээс хүчтэйг мэдэж байгаа болохоор цугтаалгадаг. Эдий Ризу бодлын хүчтэй ч моб Тэдо мэд залуустай энд үзэс хүчрэхэг бол биш. Бас Ризу хүчээ гаргах шаардлагатай үедээ Димплийг биендээ оруулж ээж л ашигладаг. Сурагчдын зөвлөлийн дарга яагаад бусдыг хийгээгүй хэрэгтэн гүтгэх сурагчдад муухан хандах, эрх мэдлээ буруу ашиглах гэх зүйлсийг хийдэг вэ гэдгийн учир тайлгдана. Яагаад вэ гэвэл тэр гэртээ мэдэрдэг дарамт стресс, уур хилэнгээс сургууль дээр өөрийн эрх мэдлээрээ гараад өгүүлж таарна. Бас моб Black Vinegar дун сургуулийн атман буюу хамаг бүдүүн дараа Тэдог буулгаад авсан биш. Түүнийг атманууд бүгд White Tea Poison гэд хочноор өгсөн байдаг бөгөөд 9 шидийн сургуулиас атманууд ирээд хүч үзийг хүсээ сурагчдын зөвлөлийн даргаыг гаргаад ирнэ. Ризу маань хүчтэй болсон болохоор бүр бардам зарайлаа би учрыг нь олъё гэж хэлээд нөгөө атмануудыг зодоо хийчихнэ. Иннээс нь болоод хүн бүхэн тэр гайхалтай тулааны нууц баатар хүчрхэг дийлдэшгүй нэг моб биш Ризу гэд бодчихно. Бас нөгөө сурагчдын зөвлөлийн дарга гэж бодчихно. Тэр нь бол бүр аимшигтай холиан бантан. Тэгээ харих замд нь бас атманууд мобтой антураа зодоо хийчихнэ. Чамаас болоод намайг андуураа зодоод байна гэд даргагүй Ризуд хэлэхэд өдийг хүртэл хийсэн бүх гим нүглөө буцааж хүртэж байгаа юм билүү дээ гин. Гэрлүүгээ босож байтлаа. Дахиад нэг атман гарч ирээ зодоо хийчихнэ даргаыг. Бүр сүүлдээ шантраад гэрээсээ гарах хүслэх болно. Ризу үнийг шудрах ёс сургуулийн хог шаар ингээд алууллаа гэж хэлнэ. Арай л муухай хэрцгий гар юм аа энэ мобыг бодвол. Димпл тэгээ Ризугээс энэ олон цугларч хүч үсгэх гээд байгаа атмандуудыг яах бодолтой байна да гэхэд Ризу би хүчтэй юм чинь бүгдийг нь өөрөө зохицуулнаа гэдэг. Бараг бүхэл сургуулиудын атманууд цуглаа чи манай хідэн гаруудыг зодоод яваад байгаа юм биз дээ гэж асуухад Ризу бүр бардам сэрэлээ тийм гэдэг. Аимшигтай зодолтой болохын өмнөх энэ үеэр нь Тэдо олж хараад энэ чи одоо мобын дүрд ороод хүмүүстэй зодолтой яваад байна уу да гэд моб точиж хэлнэ. Ризу атмануудыг нэг тийш нь авч идээд бүгдийг ят хэмгүй зодож дуусгах мөчөөр моб хурж ирээ түүнийг хараад уурлах болов гэсэн харин гайгүй бололтой. Хөөх Ризу чи бодлын хүчтэй юм байна штэ баяр үргийг гин. Ризу гэтэл моб руу маш муухай ааш гаргана. Ер нь хүчээ олж авснаас хойш маш сонио ажиллаад байсан учраас тэр хэлдэг. Би өрөөлж таныг магтаж шүтдэг байсан. Яагаад бол би танаас айдаг болохоо хүлээн зөвшөөрөхийг хүсээг болохоор. Ах дүүсийн зодоо маргааныг би үүсгэхийг хүсдэг байсан. Учир нь та аимшигтай хүчтэй. Тэр бүхнээс би айдаг байсан. Ийм болохоор би үргэлж танаас өөрийгөө хамгаалж айж ирсэн. Одоо бол бүх зүйл өөр шүү. Би хүчтэй болсон гин. Моб зүрүүлээ гомдох нь уурлах нь гэтэл үгүй. Атманууд дээр очиод өвдөг сүгдөөд манай дүүг уучлаарай. Одооноос сайн харж хандарэ гэж хэлнэ. Юу ийгээ мангартаад байгаа юм бэ та гэх үеэр нэгэн бодлын хүчтэй үл мэдэгдэх хүчрэг залуу гарч ирснээр Ризуг хулгайлах гэж оролдоно. Яг юу болоод байна гэсэн нөгөө бодлын хүчтэй хүүхдүүдийг цуглууладсан Кенжигийн мэдээлэлээс савар хэмээх бодлын хүчтэй хүмүүсийн бүлгэн Ризуг мобтой андуураад барьцаалахаар төлөвлөсөн байна. Тэдоттой болсон тулааны үр дүнээс болоод моб маань нэлээд нэр зүүсэн юм бэлээ. Тэгээд нэр зүүсэн зөндөө ойлгох шалтгаан болсон. Миний ойлголтоор шүү guys. Мегуми гэхин залуу дүүг нь хамаа намаагүй барьж авснаа явахыг оролтыг харсан моб мэдээж сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй бодлын хүчээ гарган дүүгээ аврах маш ширүүн тулаан өрнөн. Ширүүн тулааны үр дүнд Мегуми мобыг барахгүйг мэдээд мобыг гиндүүлж агаад унтуулдаг заслаг цацна. Ухаан санаагүй болсон ч моб ухамсараараа сэрүүн байх бөгөөд үргэлжлүүлэн тултна. Бүр шантраад Мегуми Ризуг ялс шүүрээд хамаг хурдаараа зүхтэж авдаг. Моб маань ухаан алдаад Ризуг хулгайлагдсны дараа Тэдогийн гэрт хүнд байдалтай сэрнэ. Тэдо мобыг сэрснээр яг юу болоод байгаа учрыг тайлна.
Савар эмээх нь бодлын хүчтэй хүмүүсийн бүртлээс үүссэн бүлгэн 100 гаруй гишүүдтэй бөгөөд залуухан шинэ хүчтэй хүүхдүүдийг барьцаалан аваад тархинь угаагаад өөрсдийн цэргүүд болоодог бүтэхгүй үйл ажиллагааны газар байна. Савар бүлгэмийн хамгийн том дарга нь бол энэ. Энэ том даргад хожигдсон гишүүд болон түүний дагагчдыг сорив гэж нэрлэдэг бөгөөд хинэн нь илүү гайгүй хожигдсон ямар соревтэй гэдгээрээ хүчтэй хүчгүй бүлгэмийн гишүүдээрээ ялгагддаг системтэй. Моб маань мэдээж дүүгээ аврахыг хүснэ. Гэтэ яг яаж явж байгаад тэд Ризуг хүчтэйг нь олж мэдсэн бэ гэдгийг судалсаар Кенжигийн лаборатори дээр очиод түүнээс асуугаад хүчирхэг залуу хүчтэнгүүдийг хайж яваад мобыг олсон ч адаг сүлд нь мобыг Ризутэй андуураад бас лабораторийн хүчтэнгүүдийг барьцаалсан болно. Мегумо Юсуке хэмээх дайсны талын хоёр барьцаалсан хүүхдүүдийг өөрсдийн нууфч руу авч явах зуур Юсуке Мегумог мобыг авчираагүй Ризугийг авч цогтож ирснийг мэдээд чи чинь тэнийг юм уу хамгийн хүчрэх бодлын хүчтэй бүхэл хүүхдүүдийг боломж нь байвал авчрах ёстой штэ гин. Энэ яриаг сонссон Терада нэртэй энэ хөгшин царайтай ах уу. За тэгвэл би тэр хүүхдийг бариад аваад ирэх хэмээн явна. Сүртэй явж очиод угаасаа мобыг барахгүй тамлуулаад хаана нууфч нь байдаг яасан ийсэн хамаг нууц мэдээллийг нь олоод өгчнө. Тэгээд эднийг нууфчтай хөргөж өгөх зуур оргох оролдлого бас гаргадаг ч моб бүр за арай л хүчтэй болохоор барахгүй. Явын явсаар нууфчин дээр нэрээд моб Мегумэтэй дахин учрна. Энэ удаа Ризуг аль болох хурдан аврахын тулд бүр шууд л ийш тийш нүхчээр авч шидэд цааш хөдлөнө. Йоо яа чи амар хүчтэй юм бэ бүр Мегумэтэй амар зодолтойдсон чи яг үүндээ ингээл аваа шийдчих байсан биз дээ. Эндээс бид мобыг ямар сайхан сэтгэлтэй бас ямар хүчрэг болохыг харж байна те. Энэ хүн үйл явдлуудын хажуугаар Ризу болон бусад хүчтэй хүүхдүүд хамтдаа зугтах оролдлогыг гүйцэтгэж байна. Савар бүлэг нь нэлээд том штэ. Тэгээд энэхүү байгууллага бас захиргааны бүлэг нь Япон дахь 7 дахь байгууллага нь байдаг. Камераар моб Мегумыг хормын дотор болгож тавихыг бусад гишүүд хараад ямар хүчрэг хүнтэй нүүр тулж буйгаа ухаарна. Манай хэд илүү хурдан явах зорилгоор салж явцгаадагч, хувь хувьдаа дайснуудтай учрна. Хэдий саврын гишүүдийг чадах ядхаараа буулгаж явцгаадагч, оргиж зугтах явцдаа шоу хэмээх залуу төжигдсэн Ризуг моб халж хараад сэтгэл хөдлөлөөсөө болж Мото гэдэг залуу төжигдэнэ. Моб Ризутэй ойд төрөөд Ризугийн ухаантай гаргалагаар ойноос гарч байгаа зүүдлэн сэрэх үед Ризу моб тэд дугаараа хоригдсон байдалтай байна. Тэдний хоригдсон байгаа өрөө нь бодлын хүч хордог болохоор хинэн ч юу ч ашиглаж чаддаггүй. Моб үнэхээр тайван байдаг учраас тэр дүүгээ ухаантай санаа олно гэдэгт итгэдэг учраас энийг сонсон Ризугийн сэтгэл хөдлөн уйлдаг. Энэ бүх хугацаанд яагаад ахтаа ийм муухай ааш гаргасан юм болоо? Би ч тэнэг юм аа. Тийм штэ тийм. Чиний гаргасан үйлдэлүүд бол маш тэнэг гэхгүй юу? Саврын гишүүд эднийг тархи угааж өөрсдийн шинэхэн гишүүд болгон хэмээн яриаг өрнүүлж байна. Одоо яг яаж энэ хэцүү байдлаас гарах вэ гэсэн чинь савар бүлгэмийнхэн хамаг бүдүүн дарга Японд удахгүй ирнэ гэсэн хүлээлттэй байдаг бөгөөд мобыг хайж ирсэн Регнийг босстойгоо андуураад оролцдог. Реген бүр ямар ч хүч чадалгүй жирийн нэгэн хүн чадцтайг нь нэлэхүү манай эдэг олж орж ирснээр за явцгаа хэдүүлээг нь. Саврын үнсэн гişүүд даргатайгаа мэдлэгээр гарч ирээ Регнийг хараад хөөш чи манай босс биш штэ гин. Реген маань лойр хийж амьдралаа залгуулдаг болохоор гişүүдтэй хэрэлдэх гэж оролцдог ч харамсалтай бүтлгүүтэн. Тэгээд манай эдийн эсрэг дайсны тал маш том дулаан өрнөж энэ бүх үйл явдлуудын дунд Реген чинь юмтай хүн шиг мобыг бити хүчээ ашиглаж хүмүүсийг бити гэмтэй гэж хэлнэ. Хайртай дотны хүмүүс нь гэмтэж тулаан дуртаж байгаа нь түүний сэтгэлийг маш их өвтгөөд сэтгэл хөдлөлн дээд зэгтээ хүрээд яахаа мэдэхгүй зогсох үед нь бити хүчээ ашиглаа гэж сэцэн үг айлдах үед нь Юсуке Регенийг цавчаад хайна. За жижи мобын ганц хайртай багш шиг наалчглаа. Одоо бүх зүйл сүрсэн гэж бодсон чинь моб өөрийн бүх хүч чадлаа Реген рүү төрхөн зур шилжүүлсэн байдаг. Бөгөөд Реген манай хүчрхэг болсноор саврын гишүүдийг бүгдийг хүүхдийн тоглоом шиг л зайлуулад манай хэд ялалтыг байгуулна. Нөгөө хогийн зантай сурагчдын зөвлөлийн дараагачин Тенгагаас уучлалт гуйж уучраа олоод Тэдо маань бодлын хүчтэй хүүхэд залуустай хамтран суралцаж илүү их хүчтэй болохыг зорино. Манай мобч Регентэй сонин содон ажил даалгавруудаа гүйцэтгэснээр дуусна. Эсвэл яг дууссан уу? Савар бүлгэмийн хамгийн том босс болон түүний хүү шоу уцаар ярьж байгаа харагддаг. За ерөнхийдөө ингээд Mob Psycho 100-гийн season 1-ийн товчилж тайлбарлаж ойлгомжгүй юмнуудыг тодотгож ярьлаа. За энэ бичлэг нь 10,000 лайк хүрэх юм бол мэдээж босс season-уудыг хий. Харин ямар нэг спойлер авахгүй өөрийн зүгээс үзхийг хүсч ивэл season 2 3 нь байдаг. Тэрийг олоод үзээрэй guys. Mob бол бидний л адил амьдралыг анх удаа туулж үзэж байгаа учраас олохыг оролдож байгаа нэгэн. Mob хэдий маш гайхалтай хүч чадлаар шагнагдсан ч үнэн учиртай эгэлж ирэн амьдралаар амьдрахыг л хүсдэг. Цаанаа бидэнд байгаа зүйлдээ таларх одоо байгаадаа баяр хөөртэй амьдр гэдэг талд утгыг ч хөгжиж болох юм энэ нэм. Заримдаа яалтч бид нэр илүү ихийг хүсдэг, илүү их зүйлс рүү тэмүүлдэг. Гэхдээ үнэндээ бид нэр амьд байгаа, амьсгалж байгаа, амьдарч байгаа юмсыг үзэж туулж байгаадаа их баярлах хэрэгтэй юм шиг байгаа. Mob Psycho 100 гинэд бас хурдан инээдмийн өөрнөлттэй аним гэдгээр их таалагддаг надад. Одоо жишээлбэл нэг үйл явдал явагдаж байхад хажуугаар нь зөндөө олон сонирхолтой үйл явдлууд явагддаг. Тэгээд тэднийхэн цомрлог гэх юм уу да. Нэг тийм байдлаар ангиуд нь өрнөдөг болохоор айгүй сонирхолтой байдаг.
Надад бол яг бичлэг болгоо тайлбарлах жоохон хэцүү байлаа. Тэгээ алдаа оноотой юм байх юм бол комент дээр залруулад гой бусдад тайлбарлаад өгөөрэй. Сэтгэлд цаанаа л амар тайван, тайтгарал, баяр хөөргийг бэлгэлдэг энэ юм байгаа. Миний хувьд. Хаяа бүр амьдрал нэг тийм жоохон хэцүү хүнд бэрхшээлүүдтэй байхад сэтгэлийн амар амгалан тайван байдалтай зориулаад энэ анимыг хүзэж тайтгардаг. Бас хэдий Рейган мобын хүч чадлыг өөрийн ашиг сонирхолтой залилан ашигладагч нууцхан түүнийг хүндэлдэг хайрладаг болохыг бид явц дундаа сайн харж болно. Ер нь бол заяа дөрүүд нь нэг хивэндээ байдгүй дандаа өсөж дэвшиж хөгжиж идэг. Тэр нь бүр амар гоё. Моб хайртай хүмүүсийг гэмтээж өвтөхгүй тулд өөрийнхөө хүч чадал сэтгэл зүг ямар сайн нэгэн хэмд авч явдгийг бид нараас харж байгаа. Жоохол сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэхлээр хүч чадал нь ямар аимшигтай болж байгааг бас бид нар харж байгаа. Тэгээ яг нэг төв царай гаргаад нэг төмс царайлаад яваад байгаа сте. Яг үнэндээ сэтгэл зүгээ дараад бусдыг гэмтээхгүй гэсэндээ ингэж байгаа гэж би боддог. Угаасаа анийн дээр энийг баг илтгэдэг байлгүй дээ л гэж бодож байна. Энэхүү анимаас бид альва зүйлд сэтгэл зүгээрээ биш ухаантай мэрэгэн гаргалгаа хайж юмсын хоёр талыг сайн шүүлтүртэй ойлгож байж хариу үйлдэл үзүүлэх нь ямар чухал вэ гэж ойлгож суралцаж олно. Үнэхээр л өгөө аваатай, зураглал сайтай, дөрүүдийн хөгжил сайтай гоё аним байгаамаа. Хэдүүлээ энэ бичлэгийг 10,000 лайк хүргэе. Please лайкад дараарай. Хамтран ажиллах байгууллагад байвал бас холбогдоорой. Би үргэлж нээлттэй шүү. Өнөөдрийн бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтал түр баяртай.